Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За, YouTube сувгаар хэрхэн яаж бид нар видеого оруулахдаа thumbnail-ийг тооцож, end screen хийж, cart хийх вэ гэдэг тал дээр өнөөдөр миний жижигхэн сургалт оруулъя гэж бодож байна. За, дадлага хийж үзүүлье. Тэгэхээр би одоо YouTube сувг дээрээ нэг айхтар хүчтэй ажилтгүй ч гэсэн одоо сүүлийн үед бас энэ YouTube сувгийг зөв ашиглаж чадвал YouTube ч бас айгүй мундаг том платформ юм байна. Энэ дээр бол дэлхийн одоо баг 2 дахь том платформ гэж хэлж болохоор 2022 онд YouTube сувг дээр нийтгүй амын баг 80-90% нь одоо байх юм байна, мэдээлэл авч явах юм байна гэдэг ийм статистик тоо байгаа учраас бид нар YouTube дээр видеого айгүй зүйтэй хүнд хүртээлтэй оруулах энэ боломжийг нь бас та бүхэнд хэлье гэж бодсон юм аа. За би ингээд өөрийнхөө сувг руу ороод та өөрийнхөө сувгийг нээхийн тулд Gmail-тэй байхад хангалттай. Яагаад тэгэхээр YouTube-ыг бол Google өөрөө эзэмшдэг учраас Gmail-тэй бол шууд таны сувг нээгдчихдэг. За би тавьсан видеон дээр яаж би thumbnail-ийг тооцож бусад зүйлийг хийх вэ? За YouTube Studio гэдэг энэ рүү орчихно та. За та видеого байрлуулаагүй бол хэрв та видеого татаж оруулах нь шүү дээ. Татаж оруулаад тэгээд татаж орсон видео дээрээ сая YouTube Studio руу орно. За ингээ videos гэдээ ороод одоо өнөөдөр цөмөрөө видео татах биш шууд видеон дээр өөрчлөлт хийх юм дадлагыг хийж гэнэ гэсэн. За өөрчлөгдөөгүй видеонуудаас юу байна? За би хараадах юм. За энэ видеон дээр ажиллаад үзье. За видео өөрөө нэртэй байх хэрэгтэй. За нэрээ тавьчихна. Таны одоо subscribe буюу description буюу тайлбар тань би жижигхэн юм тайлбар хийн. Тайлбар бол ер нь 3 мөрнөөс дээш хэрэггүй шүү гэдэг ийм зүйлийг ярьдаг. Яагаад тэгэхээр хүн юм унших гэж орж ирдэг, юм үзэх гэж орж ирдэг. За дээр нь юу авах вэ гэхээр энэ thumbnail-ийг яаж тооцох вэ гэхээр бид нар тийм 3 дүрс өгдөг. За энэ юм уу, энэ юм уу? Таны дүрс чинь видео хайлтнаас хамгийн түрүүнд хайлт ихэд аль дүрс чинь байх вэ гэдгийг одоо тооцож гаргах нь шүү дээ. За жишээлбэл одоо энэ дүрсийг би сонгоё. За энэ хүүхдэд зориулагдаагүй гэдгийг сонгочихъя. За ингээд таг аягүй чухал. Өөрөөр хэлбэл YouTube дээр та ингээд хайлт хийж идэл таны видео жишээлбэл боломж гэхэд таны видео гарч ирэх чинь ч юм уу те амжилт гэхэд таны видео гарч ирэх чинь. За тагийг яаж бичих вэ гэхээр идэвхжүүлээд тэгээд үгээ биччихнэ. За одоо жишээлбэл гайхалтай аялал гэдэг бичиж. За ингээд гайхалтай аялал. За ингээд хайлт ихэд таны энэ та видео чинь гарч ирэх юм. За ингээд баруун талын игнэл рүү шилжиж, баруун талын игнэл рүү харахад за public уу ямар вэ гэдэг нь. За жишээлбэл ийшээ дараад орохлоор нийтэд харагдах уу, эсвэл зөвхөн танд өөрт чинь харагдах уу, эсвэл хэлтэй unlisted те байх уу гэдгийг чинь шийддэг ахна. За энэ playlist гэхээр ийшээ орохлоор та ингээ өөрийнхөө видеонуудыг энэ тодорхой юм группүүдэд оруулж болно. Одоо жишээлбэл миний аялал амрал, сургууль тренинг, чөлөө цаг, эрүүл мэнд, сайн ус, бизнес бидэнд хүргэж боломж байдаг гэдэг энэ групп болгочоод энэ дээр энэ дотор өөрийнхөө видеонуудыг хийхээр арай цэгцтэй бас байх боломжтой байдаг. За ингээд end screen cart хоёрыг би бол нэг ашигладаггүй байсан. Thumbnail-ийг бол би яг тооцож хийдэг байсан. Тэгэхээр end screen cart хоёр ч аюу чухал юм байна. Бид нар энийг ерөөсөө массын хэн хийдэггүй видеого шууд оруулцдаг. За тэгэхээр энэ дээр яаж хийдэг юм бэ? Тал дээр цөмөрөө ярий. За ингээд end screen буюу энэ end screen чи яг яадаг вэ гэхээр таны одоо видео дүрс дуусахад 5-аас 25 секундэд таны видео дүрсэн дээр чинь дараагийн дүрс видеогийн чинь санал болгоод ингээд гарч ирээд байдаг юм сигнал авахгүй юу? Дүрс одоо видеонод орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол аюул чухал. Таны видеог үзчихээд зүгээр шууд гараа явахгүй. Таны channel дотор чинь, сувг дотор чинь олон видеогийн чинь үзэлт хийж ивэл үзчихвэл
YouTube тэрийг аяг үнэлдэг те хідэн цаг таны видеонууд дээр хүмүүс үзсэн байна гэдэг нь айгүй чухал байдаг ахна шүү дээ. За энэ скриныг хийхин тулд за эдрээс сонгоно. За ийм олон хэлбэрүүд байдаг ахна шүү дээ. Жишээлбэл нэг видео, нэг subscribe, нэг плейлист, нэг subscribe, хоёр видео ч гэдэм үү те. За ерөнхийдөө бол энэ айгүй дайггүй нэг видео, нэг subscribe-ыг сонгочихно. За таны subscribe гэдэг нь таны өөрийн чинь тэ зураг бахны нэг видео. За видео дээрээ дараад видеон дээрээ дарахад та ямар видеогоо сонгох choose видео гэж байгаа аахгүй. Тэгэхээр видеотойгоо ижил төстөө ийм агуулгатай видеонуудыг оруулах бас их айгүй зүгээр байдаг. За жишээлбэл би за энэ видеог би сонгочихъя. За би ахаад нэг видео оруулмаар байна. Ахаад нэг видео 3-ыг ч оруулж болно та. Тэгэхээр би элемент руугаа ороод видео гэдгээ сонгоод ахаад видео орох боломжтой болж байна. За тэгэнгუთ choose гэд видеогоо сонгочихно ахаад. За жишээлбэл одоо амьдралын үнцэн ч гэдэг юм уу. За энэ видеог сонгочихъя. За дахиад нэгийг сонгож болох уу гэхээр болно. Одоо энд байрлах нь шүү дээ. Энэ бас байрлууд нь өөрсдөө цаанаасаа баг гараад ирдэг. За ингээд 3 видео нэг subscribe-та байж болно тийм үү? За дахиад нэг видео сонгоё. За энэ дээр юу сонгох вэ? За нэг гоё сургалт орох уу? Сургалт байж болно шүү дээ. За жишээлбэл одоо амжилтанд хүрэх 5 алхам ч гэдэг. Өөрийгөө өндөрөөр үнэлж эхлээрэй ч гэдэг. За энийг оруулж. За ингээд энэ видеог оруул. За суурь зураг нь ямар байх вэ? Суурь зургийг хараадах юм. За суурь зураг хэрэг өөрчлөгдөх нь вэ? За энэ үгүй гэж байна. За энэ за байж болно шүү дээ. За энэ ингээд оруулж суурь зураг. За ингээд сейвлчихнэ. За энэ үндсэндээ юу гэсэн үг вэ гэхээр таны видео дуусахаас 5-аас 25 секундэд цааны энэ одоо дараагийн видео, миний дараагийн энэ видеонууд байдаг шүү гэдгийг санал болгож. За карт гэхээр юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн карт одоо хийгээдхий. Карт гэхээр карт руугаа сая дараад орохлоор таны add cart буюу карт нэмэх гэдэг үг гараад ирнэ. За энэ дээр нэмье. За видео плейлистээсээ сонгоё. За channel ээж болно, линк байж болно. Тэгэхээр голдуу минийх видео байгаа учраас за энэ янз бүрийн ондоо promote enada channel гэхээр бусад ондоо ийм сувгуудыг бас тий рекламахын тулд бас хийж болдог. За тэгэхээр би өөрийнхөө видеоноос сонголт хийгээд за жишээлбэл энийг сургалтыг оруулчих гэж бодож байна. За энэ сургалтыг жоох ихэн үйдэнэ. За эхлээд үндсэндээ 8 секунд явхад миний энэ карт одоо гарч өөрөөр хэлбэл энэ дээр гарч ирнэ гэсэн үг. Видеон дээр ингээд та бүхэн анзаарсан бах ингээ видео үзчихэд энэ I гэсэн юм тэмдэглэгээтэй ингээ өгнүүд гараад ирдэг шүү дээ. Хөө энэ юу гараад ирээ гэж бид нар харчаад хаяа видеонд орцсон учраас трийг хардггүй те. Тэрэн дээр ингээд хөө энэ юу вэ гэд тэрэн дээр дарангууд энэ дараагийн миний энэ видеоны энэ зураг юмтаа гараад ирдэг байхгүй. Тэгэхээр энэ хүний энийг санал болгоод байгаа юм биш. Энийг үзгээд байгаа юм гэдэг ийм юу гэдэг одоо мэдээлэл ирж байна гэсэн. За ахаад нэг видео оруулъя. За жишээлбэл за яах вэ? Энийг оруулчих болно шүү дээ. За энийг орууллаа. Окей. За сайхан сэтгэлийн үзэл шаардсан. За ингээд карт маань окей боллоо. Карт маань окей боллоо. За эндээс гарчээ. За окей. За ингээд сейвлчнэ. Ингээд сейвлжээж таны видео чинь үндсэндээ өөрчлөгддөг. За буцаж ороод цөмгөрөө саяны видеогоо ахиад шалгаадах гэдгүү. За ийшээ оръё. Энэ видеогоо end screen хий. End screen ямар байна уу харъя. За ингэж харагдах нь шүү дээ.
За суурь нь тийм суурьтай байна. Гэхдээ одоо таны одоо дуусах тэр дүрснүүд донд чин үндсэндээ 3 видео, таны санал болгоод байгаа 3 видео, 1 subscribe-тай байх нь. За одоо тэгвэл карт руугаа оръё. Карт руугаа ороход яаж харагдах вэ? За таны видео явж байна. За энэ хэдэн секундын дээр байлаа? 8 дахь секундын дээр нэг юу санал болгож байгаа тий. За энэ ингээ гараад ирж байна шүү дээ, тийм үү? За ингээд нэг 31 2 дахь секундын дээр дараагийн би видеогоо санал болгож байна гэсэн үг. За ингээ хүн видео үзчихэд энэ хүний талаарх дараагийн видео үзэх юм хүсэл сонирхол юм төрж гэнэ үгүй юу гэдг нь төрүүлэхийн тулд анхаарлыг бас ингэж татахын тулд энэ карт чин гарч ирээд байгаа маа. Ингээ картан дээр дарахлаар энэ хүнд ийм юм биш үү гэдэг ингээ харагдах нь шүү дээ. Тэгэхээр энэ бол айгүй чухал. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө видео сувгаар нэлээд YouTube сувгаар нэлээд хэсүүлж олон видео үзүүлэх бол айгүй чухал гэдэг юм аа. За ингээд та бүхэндээ энэ удаагийнхаа сургалтыг өндөрлөе. Баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.